Надад мандал компани 6 жилийн турш үйлдвэрлэлээ тогтвортой явуулж 10 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангажээ. Жил дунджаар 20 гаруй сая төгрөгийн татварыг улсад төлдөг байна. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих цангаас 100 сая төгрөгийн зээлийг саяхан авсан байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн сайт дээр бол жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээний ингээд 3% хүүтэй зээл зарлагдлаа гэсэн үед нь төслөө бичээд тэгээд бичиг баримтаа бүрдүүлээд юугаар одоо интернетээр бол илгээсэн байна. Сайтад нь санхүү татврынхаа борлуулалтын орлогыг нийлбэр сүүлийн 2 жилээр нийлбэр дүнгийн оруулангууд танах ерөөсөө хэдэн сая төгрөгийн зээл авч болох нэ гэсэн ийм юу н гараад ирж илээ. Минийх болохоор 100 саяд бол нэг 4-5 тоног төхөөрөмжл бичсэн байгаа. Энэ онд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 160 жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд 20 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Харин эх онд хамгийн дээд тал нь 36 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөс татан төвлөрүүлэх боломжтой гэдгийг албаны хүн хэлсэн юм. Жижиг дунд үйлдвэрийн санд төрөөс ямар нэгэн санхүүжилт олгохгүй байгаа учраас өмнө нь зээл авсан аж ахуй нэгж бизнес эрхлэгчид зээлээ эргүүлэн төлж үйжил дараагийн хүмүүс зээл хамрагдах боломжтой болох юм а. Улсын төсөв дээрээс одоо улсын төсвөөс мөнгө тавьдаг байсан бүр болцсон байхгүй. Тэгээ энэ өөрөө одоо ингээд энэ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас одоо зээл олголт ингээд ил тод шудраг ингээд сайн болоод явж байгаа үед яг тэр мөнгийг яг эзэнт нөхөх гэхэлэр мөнгө нь байхгүй байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр энэ зөрчилтэй байгаа аж ахуй нэгжүүд дээр тусгайлсан арга хэмжээ авахгүй бол одоо уламжлалт аргаар бол яваад энэ одоо зөрчилтэй байгаа аж ахуй нэгжүүдийн зээлийг төлөвлөхөд бол бас хүндрэлтийн нөхцөл үүсэж байгаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2009 оноос зээл олгож эхэлсэн. Энэ хугацаанд чанаргүй зээлдэгчид болон зээлээ өгөх төлөөгүй хүмүүс нэлээдгүй байжээ. Тухайлбал 2012-оос 2016 онуудад зээлд хамрагдсан жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн эргэн төлөлт хамгийн муу байсан. Өмнөх онуудад зээл авсан аж ахуй нэгж бизнес эрхлэгчид зээлээ цаг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд шинээр зээлд хамрагдах хүсэлтэй жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох санхүүжилтийн их усүр байхгүй болох эрсдэлтэй байна.